Тэнгэр заяат Монголын газар ивэл дүнхрийн хөх тамгад хүй хамгаалагч хөх Монголын хаан бий. Хүн биеинд төрөлгүй хийс хүнсэндээ ховлон имээлээ илгэндээ авсан их хүлгийдөө эргэн ирлээ. Монгол хүчрэг болох хэвээр цаг эхлээд байгаа штэ. Өөрөөр хэлбэл би бол Тэнгэрийн хүү. Би бол Тэнгэрийн хүү. Би энэ дэлхий дээр ирсэн болохоос биш. Бид нар бүгд мөнгө тэнгэрээс ирсэн штэ. Өрөөсөө одоо дашууран бариад мордох цөмөрөн бэлэн болцсон шүү. Энийг ч хэн удирдах, хэн одоо дөргөө ах уу, хэн утсын зах уу гэдэг вэ. Хонхон хийж байгаа байна л гэдэг. Тэг удирдагч толгоодод нэг сайхан аваа явчих хүн ойрхон байгаа дөө. Байгаа да. Нэрийг хэлээд явах ойрхон баг. Баугийн лог сурангуй хэлсэн. Эн чинь ингээд баг багаар өөрчлөгдөн штэ. Хүс пат хийтэл амьдралыг нэг оронгоор нь эргүүлж болохгүй штэ. Ингээл баг багаар бид нар мартсан зүйлөө ингээл олж яваал, эргүүлээл, сэргээгээл ингээл явж итэл яг энэ хооронд чинь монголчууд ингээл сэргээгээд ирж итэл чинь дэлхийн нөгөө улс түмэн чинь бүгд хямраад ирнэ штэ. Бензингүү болол өссөөл те ингээл ста нөгөө тутарганы талбай нь усандаа авахгдаад өссөөл ванга хэлсэн байдаг штэ. Хүн хүнээ барьж идэнэ гэж. Яг энэ 12 онд. Хүн хүнээ барьж идэх цаг ирнэ гэж. Хоолгүй болоод. Тэгтэл бид нар бол тэ тэр ертөнцийн түнэр харанхуу тэр их аюулгүй юм шиг одоо ингээд сүрэл ингээд солирм ирж гин гэл ингээд шүү дээ. Энэ бүх зүйлүүд ирэхэд бол бид нарыг юу аврах вэ? Монголын өвөг дээдсийн шаштрт бичснээр дэлхий эмээлээ гидсэндээ аваад ирэхийн цагт тэ хүн хүнээ барьж идэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу тэ дэлхийн энэ хүн төрлөختөнд энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн улс тодорно гэсэн байт. 2013 онд. Тэгэхээр ойрхон байна шүү дээ. За удахгүй монголчууд бол Тэнгэрийн улс болох юм байна. Баяр хүргэе аварцсан. Тийм болохоор бидний хооронд ийм яриа яригдаад байгаа. Тийм болохоор тэрний бэлтгэл ажил хийгдээд байгаа юм тий. Миний тавилан төөрөг тий надад бол гавьяа шагнал юм хэрэггүй. Миний тавилан төөрөг тий энэ зүйлүүдийг хэлж уриалах тий намайг хорвоогоос ингээд тийм ээ Монголын өвөг дээдс ингээд мөнх тэнгэрээс тий бид нар бүгд мөнх тэнгэрээс ирсэн шүү дээ. Надад бас олгогдсон, чамд ч бас олгогдсон тавилан байгаа шүү дээ. Тэгэхэд надад ямар тавилан олгогдсон юм бэ гэхээр тий чи эхлээд айгүй нэр хүндтэй болоод ингээд тий олонний танил болчихоо. Дараа нь чи чамаар Монголоос урчлуулнаа гэд. Өвөг дээдс тийм даалгавар өгөөд явуулсан ч байж болно шүү дээ. Би тэр зөнгөөрөөж ингээд өнөөдөр яваад иж магадгүй шүү дээ тийм ээ. Би бол энэ 100% итгэдэг. 100% энд омог бардан байдаг. Зорилго зорилт гэлээд штэ vision mission гэл. Ер нь бурхны ишний бүх зан үйлүүдийн төлөөн зорилго нь хамаг амьтны тусын тул бурхан болно гэж төлөөн зорилго. Хамаг амьтныг би зовлонгоос аврыг гэж агуу ихэд зорих нь зөв үзлийн буян гинэ. Хэрвээ тийм бол тэртэг 2010 оноос л хамаг Монгол дэлхийг аварна гэд зориглоо төдөлсөн жавхлан дэргүүтэй залуус мөн тэднийг дэмжигч ард олон өнөө хүртэл хүрээгэн тэлсээр ирсэн. Гэвч шилдэггүй тэмээх томчууд маань агуу хин дэмэрлэгж тохуурхан мөрөөдлийн баг дэлхийг аварна гэж даажгансаар өнөөдрийг хүрсэн. Хэрвээ тэгж албаар даажигнах бус Монголын төр шашны зүгээс дэмжээ төдөлсөн бол Монгол улс үдид 10 цагаан буйны замаар замнан амгалан инх жаргаж монголчууд даян дэлхийг жаргалтайгаар хаанчлах эрен үе аль хэдийн эхэлсэн байх байжээ. Энэ үнэн үү? Монголоо яа гэж байхад дэлхийг аварна гэж байх уу? Итгэхийн аргагүй ийм юмд итгэхгүй яах вэ? Мэдээж ийм эргэлзээ хэндэж төржил байгаа. Гэхдээ хэрвээ та буянд дуртай бол буйны үрээр жаргана гэдэгт итгэдэг бол хамаг Монгол дэлхийг аварна гэж зориглоо төдөлсөн хүчнээ дагаад хөдөлгөх хэрэгтэй болох нь. Хувийн амьдралаа даатгаад кастинг ламд ном бичүүлж ганданд мөнгө тушаахын оронд
Хамаг Монгол дэлхийг аварна гэж зориглоо төдөлсөн хүчнэн дагаа төдлөх нь ганц улсын насан тохиох хамгийн дээд буян ажээ. Гэхдээ л дахиад л өнөх асуулт. Гэвч энэ үний юм уу? Яаж бид дэлхийг аврах юм бэ? Дэлхий ямар том билээ? Харин бид хэдүүлээ билээ? Хэрэг мэдэж Бран танилгүй томыг ярьж олны элэг доог болох вэ? Гэх мэт эргэлзээ араараа сан хөвөрсөөр. Гэвч Нострадамус үнэн гарцаагүй үнэн гэдгийг баталж өнийн их ертөнц Чингисийн Монголын мэдлэлд ирнэ гэдгийг тэртээ дайлсан зөвнөлдөө дахин батлан дурджээ. Тэр үйл ажиллагаа хязээ эхлэх он сар өдрийгч тав тодорхой заасан болохоор тэр л тодорхой зөвнөлдөр дэлхийн олон орны судлаач эрдэмтэд идэвхийлэн ажилласаар үнэн байж болох гаргалгааг тэд ийм танилцуулна. Нострадамус. Истина. Нострадамус предсказывал. В году 1999, в месяце 7, великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов, до и после. Марс благоволит им. Здесь говорится «Le roi d'Effrayeur», король страха. Нередко предполагают, что здесь имеется в виду, что король страха спустится с небес. Предполагалось, что в 1999 это может быть антихрист, комета или еще какие-нибудь невообразимые ужасы. По мере приближения указанного времени люди по всему миру заявляли, что предсказание Нострадамуса обязательно сбудется. Имела место паника. Настоящая паника. Потому что казалось, будто там подразумевается конец света. Обрушились рынки ценных бумаг, а в некоторых странах опустели магазинные полки. Известный французский модельер Пако Рабани был настолько убежден в приближении конца света, что отменил свои крупные показы в Париже. Нострадамус никогда не ошибается. Но 24 июля наступило и прошло. Конец света не наступил. Но почему? Этот эпизод показывает одну из самых больших проблем – использование слов Нострадамуса для предсказаний. Тексты его произведений полны ошибок. Например, все предсказание насчет 1999 года основывалось на словах «Le roi d'Effrayeur» – «Король страха». Когда этот стих изучили, обратившись к французскому 15-16 веков, а также изучили первое печатное издание Катренов Нострадамуса, оказалось, что в слове «d'Effrayeur» нет апострофа между «de» и «э». Таким образом, слова «Le roi d'Effrayeur» без апострофа означает просто хороший, добрый, щедрый король, вроде короля Венцесласа из рождественского гимна. Монголчууд бол үндсэндээ энэ хотдог товлгоодын хойд дүрийг тодруулах энэ одоо үйл ажиллагааг бол их нарийн шалгарсан юм технологи болгож үлдээсэн л дээ. Монгол улсын шинжлэх ухааны активын төвд судлаач Генем Очир түүний арилан дэлгэрсэн монголчууд нэртэй нэгэн нийтлэлээс энэ сонирхолтой. Энэ бол 1999 оны 7 дугаар сарын 14 байлаа. Богд заларч гин Улаанбаатар хот даяар хөдөлгөөнд орж байсан юм. Нэг мөргөж адис авъя. Бараагч болохнаа харъя. Гандан хэд ямар ч бэлтгэлгүй. Төр засагч яахаа мэддэггүй. Тэгж бодол хуужийн тоогийн айлчил 7 дугаар сарын 17-оос 19-нд Улаанбаатар хотод болох гэж байдаг. Юмч тулгарлаа шүү. Ямар ч байсан энэ айлчлалын дараа шийдэж жаахан хол байлга. Ингээд бүгдийг хотоос баруун хойш 52-ын давааны тэнд байдаг Баян хангаа хэмээх жуулчны баазад аваачиж төөхнөлөө. Улаанбаатар хотод амьдардаг цөөхөн хэдэн сэтгүүлч нэртэй ордны хаалга хатавчаар шагалдсан хүүхдүүд ямбтан дээдсийг стооцвол монголчууд тэр жил туйлын баяр баясгалантай байсан юм шүү. Энэ үед миний бие Улаанбаатар телевизэд редактор хийдэг байлаа. Ганц ч сонин ганц ч телевиз ган хийхгүй байхад бид л
Телег кино үйлдвэрийн бааз суурь баримтат киночдын уламжлалтай учир яа харахгүй энэ үйл явдлыг кино болгож үлдээх хэрэгтэй хэмээн Балхчув захирлаасаа гуйлаа. Би чамд 2 сая төгрөг өгье. Баримтат киноны групп гаргаж өгье. Телевизийн логотой машин өгөхгүй. Өөрөө унаа хөлсөл хал балгүй улс төртөө орооцолгүй цэвэрхэн юм хийн шүү гэж. Ингээд продюсер Бадрал, найруулагч Энх Хамгаалан, зураглаач Отгонбаяр, видео инженер Нар Мандах, жолооч Мундаг, редактор Миний бие гэсэн кино групп бараг 1 сар алхсан гიშгсэн суусан явсан газар бүрийг нь бичиж баримтат кино хийсэн нь одоо UBS телевизийн архивт 9-р бүгд Жамбал намдал чойжээж унтсан баруун зууд заларсны тэмдэглэл эрүүл барилгын хурыг буулгах хэмээх нэлээд урт нэртэй нэг кино бий. Тономол дүртэй богдыгоо туул ажилдаа заландаа гэж 75 жил дуусны эцэст 1999 оны туул ажил биелсэн мянган монголчуудын баяр хөөр байсан юм. Төр төмөр нүрээ гаргасан. Магадгүй тэр цагаас хойш арилан дэлгэрсэн монголчуудын итгэл найдвар баггүй бөхөж хуран өмнө ихэдсэн ч халахын буйн дундрах болоогүй байхаа. Нострадамус. Истина. Пророчества так или иначе указывают на то, что впереди нас ждет момент, который цивилизации прошлого давно предсказывали. Безусловно, они его боялись и готовились к нему духовно. Это работа настоящего гения, потому что он пытается донести на нас послание, чтобы спасти человеческую цивилизацию. Вполне возможно, что этот кульминационный момент не будет таким уж трагическим. Он просто разбудит нас, как будильник. Если бы мы прислушались к Нострадамусу, мы обрели бы надежду. Неважно, насколько плохо идут наши дела, насколько страшны войны, и голод, или угроза ядерной войны, человечество обязательно выживет. Думаю, самое время ответить на вопрос, есть ли у нас мужество, чтобы соединить мудрость прошлого с сегодняшней наукой. Куда приведет нас сочетание знаний, пронизанного духовностью, после 21 декабря 2012 года? Зөв өөрчлөлт. Зөв өөрчлөлт хэмээн бухимдангуй давтан хэлэх лавгаахын дүр зураг энэ өдрүүдэд тархинаас юр холдсонгүй. Бодох тусам миний хувьд хөгжлийн тухай хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой хэлсэн тодорхойлт энэ байлаа. Байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдсан цорын ганц монголлог хөгжлийг бүтээх боломж бидний өмнө дүүрэн байна. Би ч гэсэн зөв өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээр шийдлээ. Изменение будет очень трудным. Центр и провинция выиграют от этой перемены. С благородным сердцем осторожный человек поставлен, изгнан более ловкий. На земле и на море положение народа изменится. Честно говоря, я не думаю, что утром 21 декабря 2012 года произойдут какие-то невероятные изменения. Инопланетяне не прилетят, и с кометой мы, скорее всего, не столкнемся. Но это будет тот момент, когда каждый из нас, обернувшись назад, скажет: да, мы прошли долгий путь, но теперь старая эпоха осталась позади, человечество преобразилось, и мы начнем строить лучшее будущее. Зөвхөн судлаач дэлхийн эрдэмтэд ийм байр суурийг барьж байгаа юм байна. Уг нь бол хөөрөн догдол шүүрэн авмаар дэндүү сайхан сураг чимээ. Гэхдээ л хашраас алдахгүй. Эргэлзээ байсаар л. Но кто был этот необыкновенный человек? И были ли его стихи действительно самыми точными предсказаниями из всех? Нострадамус. Истина. Нострадамус описывал несколько вариантов развития событий. Его пророчества не предсказывали четко определенное будущее, а скорее намекали, что судьба человечества зависит от нас самих. Допустим, своему королю он предсказал 2 варианта будущего. По одной версии, король должен был стать великим объединителем земель.
По другой его ожидала смерть на рыцарском поединке. Человек не может идти одновременно по двум дорогам. У него есть выбор. Либо ты прокладываешь путь новому человечеству, либо ждешь, пока кто-то другой сделает это, и умираешь в ходе апокалипсиса. Да, у нас есть конкретная дата. 21 декабря 2012 года. Но перед нами уже сейчас стоят проблемы, которые нужно решать незамедлительно. Ибо только благодаря им произойдет величайшая перемена в истории. Зөвхөн судлаач дэлхийн эрдэмтэд ийм байр суурийг барьж байгаа юм байна. Энэ тэгээд үнэн юм уу? Үнэхээр ийм юм байж болох уу? Итгэж үнэмшид бэрхтээ ийм юм нь баттай итгэж үнэмшихийн тулд яг баталгаатай үнэн мөнийг хаанаас олж мэдэх вэ? Ерөөсөл бурхан танд. Бурханаас асуугаад үзье. Манай багийнхан ингэж шийдээд бурхан багшийг төлөөлөн бидний дунд суугаа хувргийн чуулган тандлаа. Тэгээ үнний тухай бурхан шинд одоо юу намалдаг вэ гэж үнэн. Бурханы намлууд үнэн гэж одоо яг үнэн гэхээр бол одоо хоёр үнэн гэж байна. За тэрийг бол ингээ орчих. Бурханы нам бол дөрвөн үнэн гэж байгаа шүү. Бурхан бол энэ бүх амьтанд дөрвөн үннийг таниулахч бурхан нам бол маш хамгийн их дөрвөн үнэн гэж. Тэр нь болохоор зовлон үнэн гэж байгаа. Тэгээ зовлонгийн шалтгаан одоо үнэн. Тэрийг бол одоо зовлонгийн одоо шалтгаан үнэн. Тэрийг бол хорих боох хаах нь үнэн. Тэр одоо зовлон одоо хорихын бүх одоо үннийг таниад тэр зам мөрд орлоо зам үнэн мөр зам бурхан болох зам үнэн. Энэ дөрвөн үннийг л бурхан намд одоо дөрвөн үнэн гэж хэлсэн. Бурхан багш нэгдүгээрт зовлон үннийг айлтсан ажээ. Хэрвээ чиний зовлон гэж үзэж байгаа асуудлууд байгаа нь үнэн л бол чи шийдэж чадах нь үнэн. Яг ямар асуудлууд тулгараад байгааг юуны өмнө сайн тодруулах. Шийдэх асуудал тодорхой болж байж гаргах шийдвэр тодорно. Ийн хэмээн болгоогоод бурхан багш зовлон үнний бүлгийг дөрвөн үнний сургаалынхаа энэ тэргуунд айлтсан ажээ. Асуудлууд ч их л дээ. Гэхдээ их гээд айж шантрах хэрэггүй. Их байх тусмаа чамд сайн. Ийн хэмээн бурхан багш сургамжлана. Яагаад юм бол? Яагаад гэвэл ийм ажээ. Нэгэнтээ чи асуудлыг шийднэ гэж зориулсан л бол шийдэх асуудлууд их байх тусмаа чамаас төдий их зориг гарна. Тэр л чин зориг сатанаг намнах ганц зэвсэг юм шүү. Өөр юунд ч биш. Гагцхүү чиний зоригоос л сатанаас үрдэн зугтаж бүхнийг чадна гэж зорьсон чиний чин зоригтол сатана ялагдсан дийлддэг юм. Чи өөрийнхөө аврал. Үүнийг л сайн ухамсарл. Хэрвээ бүх асуудлаа би өөрөө шийднэ гэх зориг чамаас гарахгүй л бол хэн нэгэн дарга удирдлага, ертөнцийн эзэн далдын хүчин даатгаад орхих юм бол чи хичнээн их ухаантай байсан ч сатана чиний ухаанаар чамайг өөрийг чинь хөнөөнө. Яагаад гэвэл хүн өөртөө итгэж үл чадах тэр л айдас дээр дөрөөлж сатана сүндэрлэн босдгийм. Тийм учраас хүн төрлөختний хэдэн үеийн айдас дээр дөрөөлж хүчээн авсан муу ёрын сүнснүүд аль хэдийнэ хичнээн их аюул гамшиг тариалж цөмийн зэвсэглэл, цөмийн хаягдал, цөмийн дайн гээд цөмийг сүйдэх аюул занал учруулсан ч айж сүрдэх хэрэггүй. Асуудлыг би шийдэж чадна гэж улам зоригжих хэрэгтэй. Тэрхээрээр чамд сэтгэлийн хат ухааны бяд суuna. Асуудлууд хэдий их байна. Төдий хэрээр чи далайцтай бодож сэтгэж, сэтгэл оюуны хүчээр бүрэн дүүрэн ашиглаж чадна. Тэгжил чи сэтгаарта минийнд хүрч хөгжинэ. Ийн хэмээн бурхан багш сургамжлана. Бурхан багшийн сургасан зовлон үнний мөрөөр орж, хүн төрлөختний өмнө яг одоо ямар асуудлууд тулгамдаад байгааг дараах байдлаар тодрууллаа. Боловсролын систем хүн сүргийн үйлдвэрлэл болоод эцэг эхчүүд үр хүүхдийн өөрийн мэдлгүй боол болгон бэлтгэж хүн төрлөختөн өөрөө өөрийг хөнөөгч механизм болон ажиллаж байгаа юм байна. Хоол хүнс эм тариан хор болоод эргээд өөрсдийг нь хөнөөдөг болж улс төрийн үзэл санаанд цааш явах явцгүй болоод мухардалд орж
Эдийн засгийн хөшүүргээр хөдлөх хүн төрлөختөн ямар ч хяналт жолоодлогогүйгээр мөхрийн зүгт уралдах болж. Цаг наргүй уралдах энэл уралдаан олон хямрал, суйрал, өлсгөлэн ядуурал, аюулгам шиг араараасаа дагуулan тал талын аюулд хашигдсан хүн төрлөختөн тэвдэн ядан байхад мөн дээрээс нь хожмын хэдэн мянган үеийн хөнөөх цөмийн хаягдлууд өдөр хуримтлагдсаар гэвч өнөөдрийг хүртэл найдвартай хадгалах газраа олоогүй л байна. Гэх мэт дэлхийн дулаарл, байгалийн суйрал, баялагын хомсдол, цэвэр усны гачигдал гээд хүн төрлөختний өмнө тулсан аюул гамшигыг тооч авч баршгүй. Гэвч энэ бүгдээс сурдах хэрэггүй. Хэрвээ чи танигл биш бол үр дагавартай ноцолдоод нэмэргүйг мэдхэл үстэй. Ийм хэмээн болгоогоод бурхан багш зовлонгийн шалтгаан үнний бүлгийг удаад нь альджээ. Нэрээч үерийн ус нэвчин орох сувгийг хаалгүйгээр садран орж ирэх их усыг шавховч яахан барагдах билээ. Эрен цагийн дуудлага буюу зайдгас хөдөлгөөнийхэн ч мөн үүнийг тооцоолж тэд зөвхөн асуудлыг тодруулаад орхисонгүй үр дагавартай ноцолдох биш үүсгэх шалтгааныг нь олж арилгах хэрэгтэйгээд өнөөгийн бүх хямрал мухардлыг үүсгэж цаад шалтгааныг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгдүгээрт хончин эзэнд итгэх хонин зүргийн ойлголтод суурилсан шашны үзэл санаа өнөөгийн бүх мухардлын цаад үндсэн шалтгаан нь гэнэ. Хоёрдугаарт хязгаартай баялгаас эс зөксөлгүй авах зарчимдаар суурилсан эдийн засгийн алдаатай онол гэнэ. Гуравдугаарх нь өрсөлдөөн суурилсан ажил хөдөлмөрийн тогтолцоо гэнэ. Эдгээр гурван үндсэн шалтгааныг зайдгас хөдөлгөөнийхэн өнөөгийн бүх хямрал мухардлыг үүсгэж цаад шалтгаан нь юм байна хэмээн тодруулсан байна. Эзэн бол миний хончоо. Надад дутах зүйл нэг ч үгүй. Тэр намайг ногоон бэлчээр твтүүлж дөлгөөн усны дэрэгдүр хөдөлдөг. Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр өөрийнхөө нэрийн төлөө зөвийн замаар намайг хөдөлдөг. Өхлийн харанхуй хөндийгөөр туулвч би хор хөнөөлөө сайхгүй. Учир нь та надтай хамт байна. Таны саваа, таны таяг намайг тайвшруулдаг. Юмныг бол хамгийн гол нь үр дагавар юм биш. Тэрийг үүсгэтэйх юмных нь бол шалтгаануудыг бид нар олж харах хэрэгтэй юм ер нь. Тийм учраас бид нар хамгийн гол ер нь өнөөдрийн 21-р зуунд амьдарч байгаа дэлхийн хүн ардуудыг ердөөсөн сэтгэл санааг нь бариад байгаа юмны энэ оюун бодлого бүх юмыг нь баглаж хүлээд бидний бол одоо энэ хямрал мухардалд авчирчаад байгаа юмны хамгийн гол үндэсний юмнууд нь судалгаагаар явсаар байж байгаа л хүмүүсийн оюун санааны энэ одоо энэ тор болсон энэ бол шашны үс санаанд л ирж толж байгаа. Тийм байна. Америкийн эдийн засгийн бол Джон Гэлбрайт гэж тийм бас алдартай эдийн засгч шүү дээ. Тэр бол бас нэг хүний хэлсэн үг санаанд орлоо л да. Ер нь бол эдийн засаг бол ялангуяа одоо мөнгө санхүүгийн энэ нийлүүлэлт эдийн засгийн өсөлтийг экспоненциал гэдэг чинь бол байнгын хордтгалтай ийм өсөлтөөр явж болно гэд боддог хүн бол нэг үл солиотой хүн, нэг үл эдийн засгч улсууд л байдаг. Ингэж хэлсэн байгаа шүү дээ. Ингэж ойлгождаг улсууд бол нэг үл солиотой, нэг үл эдийн засгч улсууд л ингэж ингэх ямар ч боломж байхгүй. Ягаад гэвэл дэлхийн нөөц баялаг тэ нэгдүгээрт хоёрдугаар хүмүүсийн энэ эдийн засгт бий болгоцсон байж байгаа имийг хэрэглэх энэ хэмжээ бол экспоненциал ямар мөнхөд тасралтгүй эсдэгсгэлгүй өсөж ямар ч боломжгүй юм аа. Өнөөдрийн бол либерал эдийн засгийн гол онол нь бол мөнгөний ялангуяа монетарист онол бол ердөөс яг энэ дээр тогтдог. Тий, үндсэн онол гэж тий. Байнгын бол одоо чинь өр зээлийг бол тасралтгүй нэмэгдүүлж байгаа хэвээр. Тэгээд тэр өр зээлийг үйлчлэхийн тулд бол энэ дэлхийн бүх нөөц баялагуудыг бол тасралтгүй хайр гамгүй хэрэгжилж байгаа хэвээр. Хүмүүсийн одоо нуруунд дээр ирж байгаа бол өрийн бол очиад бол байнга өсөж байгаа хэвээр. Энэ онол шүү дээ. Ер нь тийм л юм байна. Яг сүүхэн үгээр хэлэхэд шүү. Юм уушаас ямар нэг юм заавал судалсан байх хэрэгтэй. Тодорхой юм шин судалсан. Тэр бүр судлаад ингээд яваад байгаа эцсийн үс ямар үс санаанд тогтож чинь хүн хүний үзэн ярих сэтгэлд байрлаж бодлаа амьдрах. Хүн бүхний өдөөс
Дайсан жих хэвээр. Тэд нар дандаа өрсөлдөж байгаа чи. Одоо тэрийг өөр хийсэн. Заавал өрсөлдөх байдлын шалтгаан. Тийм яг үнэ. Өрсөлдөх чадвартай гэдэг чинь бол илүү олон байгалийн баялаг хүн ардаа бол гадаад руу экспортлдог юм шүү дээ. Ингэж та нар бол бүр бусадтай бол ядуу буруу улсууд бүр уралдан гадагшаа экспортлсон. За тэгвэл өнөөгийн энэ бүх хямралаас ангижрээ гэвэл хямралыг үүсгээд байгаа шалтгааныг нь боож хааж болох уу? Бурхан багш тийм ээ болно хэмээн болгоогоод зовлонгийн шалтгааныг 20% үнэнийг утгаарт номложээ. Зовлонгийн шалтгааныг арилгасан цагт хүн төрлөختөн ямар сайн сайханд хүрэх бол энэ тухай Нострадамус юу гэж айлдсныг судлаачдын дүн шинжилгээнээс сонирхвол Говорят, что в один 20 век вместилась история предыдущих 19. Весьма вероятно, что 21 век будет включать в себя историю человечества полностью. Технологический процесс будет очень сильно отличаться от того, что было в 20 веке. Никто из ныне живущих не может осознать этого. В 20 веке мы начали с лошадей, стали автомобилистами, летчиками, отправились на Луну, изобрели интернет. Умножьте все это на 1000 и получите то, что будет в 21 веке. Если исторически нам суждено получить новый опыт, переход в новую эру должен осуществиться очень быстро и стремительно. Үнэхээр 21-р зууны хөгжил 20-р зууныхаас чанга эсрэг зүгт хөгжиж 1000 дахин илүү дэвшилд хүрч болох уу? Ингэж өнөөгийн аюул гамшиг бүхнийг амжилттай гэтлэн давж амар амгалангийн алтан зуунд хүн төрлөختөнд дэвшин орж болох уу? Бурхан багш болно хэмээн болгоогоод зовлонгийн шалтгааныг 20% үнэнийг альджээ. Хэрвээ тийм бол ямар арга замаар аюул гамшигыг хааж алтан зуунд хүрэх вэ гэж цааш сонирхтол Бурхан багш зовлонгоос ангижрах мөрийн үнэнийг 4-р номложээ. За тэгвэл Бурхан багшийн заасан замаар явбал үнэхээр тийм сайн сайханд өнөөгийн бид хүрч чадах болов уу? Энэ тухай ер нь Нострадамус юу гэж айлдсан байдаг юм бол гээд зөгнөд судлаачдын яриаг цааш сонирхвол Древняя мудрость, современные знания, сложите их, и вы все поймете. Зөгнөд судлаачид ийм сануулах учир зөвхөн ламын айлдах үнний сургаалаас гадна орчин үеийн философчдын байр суурийг сонирхлоо. Гадны философчид асуудлыг шийдэх ийм арга замыг танилцуулна. Энэ нь малчин заяаг шүтэн аж төрөх Монгол ах үед тунжиг ойртож очисон дүн шинжилгээч. Хамгийн их бүтээн байгуулж байгаа хүмүүс хаана байна вэ гэвэл Улаанбаатар хотод байхгүй. Улаанбаатар хотод байхгүй. Ялангуяа тэр нөгөө хэрэлддэг цагаан саарл ортон дотор байхгүй. Хаана байна вэ гэвэл Монголын тал нутагт малчин төмөн байж бүтээн байгуулж. Тэгэхээр улсын их хурлын гишүүн эс жавхлан урд нь хэлсэн ярьснаасаа эс ухарч үл нятсан тохиолдолд эртэдгүйгийн зунж мэрэгдийн болоо зөгнөл судлаачдын дүн шинжилгээнд итгэж болох дүр зураг харагдах ажээ. Гэхдээ мэдээж ямар ч тохиолдолд яаж ч бодсон хүмүүн бидний хувь тавилан зөвхөн та биднээс өөртөөс мань шалтгаална гэдэг нь хэнтэж тодорхой. Агуу үндэсний залгамжлалаа ард түмэн та бидний сонголт мэргэн байвэ. В 16 году великий народ сделает правильный выбор, что ускорит все процессы, которые у вас пойдут.
что приведет к повышению дохода и благосостояния народа. Вот это у вас будет. За ямар ч гэсэн 2016 оны энэ сонгуулиар бол улс их орны чинь авч явах тийм ямар ч гэсэн сайн сонгуул болно л гэж бүх ард түмний Сейчас тэрнээс би извините, пожалуйста. Өнгөөр ч юм уу те яг энэгээр олвол хэлж чадахгүй. Ямар ч гэсэн та нарын сэтгэл хүрсэнд санаанд чи хүрсэн л тийм сонгуул болно гэж. Сейчас уже у вас в стране начинают приниматься ключевые решения, которые помогут тому, кто встанет к власти, пойти дальше. Сейчас идет базовая основа того, как вы пойдете. И в 2016 году, с 2016 у вас вот эта база, она будет только повышаться. Одооноос сонгуулийн үйл ажиллагаа ингээл эхлээл явагдчихлаа байна. Энэ чинь цаашаа үргэлжилсээр байгаа тийм сайн үр дүнд хүрэх тийм суур үндэслэл болно л гэж. Когда наступает время выборов, Одоо яг сонгуулийн үе тэр хугацаа болоход все то, что здесь, оно соединяется у всех. Вы не можете сделать неправильный выбор. Яг тэр үед болохоор хүн болгоны сэтгэл зүрхэнд байгаа юмнууд бүгд нэгдэж гарч ирэх учраас тэр үед бол буруу сонголт хийх бол угаасаа боломжгүй л байсан байх. Вы сейчас, я не закончила, вы сейчас находитесь на энергетическом пике. Поэтому если раньше кто-то мог сомневаться, еще что-то, то в 2016 году вот этот пик энергетический, он соединит воедино энергетику людей. Тэгээ урд нь бол энэ энергийн нэгдэл бол байхгүй хүмүүс ингээл эргэлзээд ч юм уу ингээд байдаг байсан бол энэ 2016 оны сонгуулиар энэ энергийн пик гэдэг чинь бүгд нийлээд хүн болгон яг хүсэл зорилгоо илэрхийлж чадсан тийм сонгуул болж чадна гэж. Миний ингээд огшоод нэгэд суц ингээ болоод хэнийг ч ялгалгүйгээр самандын жавхлан Монголын төлөө бол хамтарч ажиллана гэдгийг би хэлэх гэсэн юм ба. Жаргал зовлон бид нар чинь амь нэгтэй монголчууд шүү дээ. Нэг хэцүү байгаа нэгнийг болохгүй байгаагаа нөхөд дэмжиж явдаг монголчууд шүү дээ. Хуваагдсан сэтгэл зүйн Монгол нэг байх сэтгэл зүйн жавхлан яриад байгаа шүү.